За сайн байцгаана уу? Өдөр болгон баяр YouTube сувгийн дараагийн unbox бичлэг маань эхэлж байна. За энэ бичлэг маань яадаг вэ? Ямар бичлэг вэ гэхээр амх удаага үзэж байгаа хүн байвал за бид нэр бүгд найрамдагчдад ардуулсаас ямар нэгэн аппликейшнаар дамжуулаад para бүтээгдэхүүн захиалж сурж байгаа шүү дээ, тийм ээ. За сураагүй бол бас сураарай гэж зөвлөе. Яагаад гэхээр яг эндээ судалдаж авахаас бид нар 2-оос 10 дахин хямд үнээр авах боломжтой байдаг. Гэхдээ нэг асуудал нь юу гэдэг вэ гэхээр нэг бараг захиалахаар ямархуу царай зүстэй ирэх бодол чанар нь ямар байх вэ гэдэг айгуу том эргэлзээ байдаг л да. Тэгэхээр би яг олон төрлийн бараануудыг төрөл бүрийн бараг захиалсан бараа маань яг ямар ирж байна вэ? Үнэхээр бас сайн гоё боломж юм байна уу? Эсвэл бас дими юм байна уу гэдгийг та нартай шууд харуулна. За тэгээд ямар үнээр ирж гин, яаж ямар захиалах линкийг гэсэн бас оруулаад өгдөг байгаа. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээ эхлэе. За эхний бараа маань хайрцаг нь онгоочжээ. За зарим гээд каргад онгооч ирдэг. Сарара. За. Кейс өстэй. iPhone-ийн кейс. Зазар нэлбэртэй. Дэж шүү. Хөөрхөл юм биш дээ. За мэдээж нэг жоохон тойлцол төмөр бичнэлээс таарал та. Гэхдээ л бас нэг бүр муу юм бэ бас. Онцгой гэж бодсон чи хөөрхөн. Тэгээд цайж стуурлаа. Байна уу? Гоёс. Карбонаас нэг юм зазварны иш цохолох зэвчдэг тий. Гарч ирэл. Байна уу? Тэгэн шүү дээ. Нэг юм сонирхолтой хэсэг манай захиалсан. Ийм ирсэн биш үү? За үргэлжлүүлээд нэг төрлийн кейснүүд захиалсан юм аа. Ингээ янз бүр бүгд ирсэн байгаа юм байна. Эхнээс нь дараагийнхаа задлаад үзье. Цара. Юунаас элэ үжтэй. Яг гэхээр 17-гийн кейс байгаа сте. 17 шиг харагдуулдаг кейс. Өөрөө 16-тай явахгүй юу? Тэнгүүтлээ. Бас өөрөө хөвжөлтэй байх хэднээс тийм ээ. 17-гийн кейс 17 шиг харагдуулдаг ийм кейс тэгэхээр ингээд харагдвал 17 болох үстэй. За ингээд хийчин дотор. Яг 17-гийн гадаргуу шиг юм байна. Ийм оранж өнгөтэй цагур хөлбөр байгаа шүү дээ. Тэр шиг юм байна. Гэтэ нэг инээдтэй ингээд энэ хоёр цэгний талд очсон шүү дээ. Тэгэхээр энэ яг өөртнөө энэ хоёр энд байгаа юм чи одоо. Тэгээ дөрөв нөхдөй болох нь байна. Түүхэн. Материал нь бас дэжгүй чанга. Нэг юм бүр хатуу эрзэн кейс үүдэг тийм. Зүгээр юм зөөл эрзэн кейс үүдэг тийм биш. Одоо жишээлбэл юм саяны заадурч юм зөөлхөн кейс واخгүй юу? Энэ бол юм хөөрхөн хатуу гэр байна. Ингээд каргон тийм ингээд энтлэн жоохон энэ болон жоохон дарагдсан байна. За яг хавцаа. Ингээл зууралчлаа. За. Ийм кейс. Өнүүдийг нэрээ марцж явж та. За зургийн хажуугаар нь оруулчихна. За саяны 17-гийн кейс бол нэг ийм үнээр ирсэн байна. 17-гийн кейс нэрээ үнэтэй байгаадсан бодвол материал нь хамаагүй дээр сайн материалтай байна. Тэгэхээр арай үнэтэй байсан байж магадгүй. За дараагийнх нь. Юу вэ? За бодвол бас кейс байгаа. За энэ асуурхоо. Зя бас iPhone кейс. Толтой. Битүү diamondтэй гоёлын кейс юм да. Зя энэ кейс ийм үнээр. За яг зүгээр юм байдаг юм эзний кейс. Ийм бахан шигтгээ наачсан. Тэнийг амархан бол салахгүй мэн үү? Хүчээр зарлах гэж оролдлоо. Тэжгүй.
Яа, ийм толтой болохоор бас амраа тий. Заавал нэг камера селфи камера гаргаж байна. Яахгүй ингээл энэ толинд гэсэн чинь энэ толинд бас харахад болж байгаа юу юм бэ? Яг ингээл яг нүд зөвхөн нүдээ хардаг юм уу тий. Яг өөрийг харахад бол хэцүү байна. Ингээ ойроос юм харах, ойртолж харахад бол ингээл детальчил харахад бол болох юм. За дараах. За бас кейс юм хата. Биш. Дэлгэсийн наалтад хамгаалтыг арчдаг альчуурнууд нь байна. Наалтанд байна. Энд болохоор үгүй тэр доод буланд нь за юу сүртэй ийм төсвөртэй юм диж бод дэлгэцийн наалт гэсэн чинь камерны хамгаалалтай камер линзний хамгаалалт ийм зэрэг дуутнууд нь хийсэн доор тэр доор буланд нь бэцхэн гайхалтай ийм жижиг наалт гэдэг юу гэдэг ингэж бодсон чинь камерны линзний хамгаалалт энэ ийм үнээр ирсэн байна. Хоёр төрлийн утасных байгаа. Хоёр өөр утас хэлсэн. За дараагийнх нь. За энэ бол жинкнээс кейс юм шиг байна. Эсвэл дэлгэцийн наалт захиалсан наалт нь гэж магадгүй. Энэ сүртэй савлгаатай. За тийм байна энэ л жинкэн наалт. Сауны мэдлэг юм байна. За арчдаг гэлчурнууд нь энэ болохоор бас их зүгээр л ажгүй наалт. Ямар онцлог даваа талтай вэ гэхээр байна штэ. Ингээд юм хүрээт юм билээ. Хүрээний тавгар. Тэгэхээр дэлхэн нөгөө шилнэлж хамгийн түрүүнд нэг булангаасаа имтрээд цураад идэг штэ. Тэгэхээр юм өөрөө юм хүрээтэй болохоор барагтай зурхгүй билээ. Нэлээд удах шинжтэй юм билээ шүү. За ийм дэлгэцийн наалтыг ийм үнээр захиалж авсан байна. За данаас замар байх юм бол тэс авчулна. За дараагийн бараа. За энэ алстай их сонирхолтой байгаа. Маш гоё хямдхан. Одоо маш хэрэг бол биднес маш хэрэг болж байгаа. Мөртлөө амар юм. Юу юм бэ гэхээр цэрэг шиллэр чихний шингэн сонио юмтхан байна. Амар үнэтэй болоо гэж бас хардаад байгаа эсвэл бас арайч юу вэ? Тэнхтэйч инги юмтхан байхад аргагүй юм байна. Гэтэ яагаад намайг цэглэхэд хасах 30 градус гэсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэг градус гэсэн бах юм. Шилтийн нэг юм бол одоо тэгвэл 100 л ашиглахаас тэгээд юмтхан байсан юм хта. Үнэрлэнэ. За ямар ч юм наралга. Зүгээр өнгө оруулах ус юм шүү. Надад юм өнгө оруулагч байгаа шүү. Нэг авч яхаар бараг зүгээр тэр нөгөө нэг юм тэр таблет шиг юм байдаг шүү дээ. Уусчдаг. Тэрүүр л сайхан болгочдаг шүү дээ, болдог шүү дээ, тийм ээ. Ингээл өнгө оруулсан. За энэ дэр фейлцэн. За ямар ч юм үнэр захиалсан заяа. Яг хөө тэгээд дулаархаар ашиглая да. За энэ удаагийн бичлэг энэ дөрөд дууслаа. Тэгээд дараагийн бичлэгээр утгагүй болцъё.